За ингээд өмнөх ангид юу болоод өнгөрсөн бэ гэх юм бол нэг хоёр харуулна. Манай хүнийг ер нь эргээд амилцсан ухааны нэмэрэй л гэж дээ. Тэгээд 3 дугаар хүүгийн л хэлцсэн. Ер нь тэр нь бол нилээд моо заяа гэдэг баг зүтгэр гэдэг очтой. Тэгэл нөгөө нь за зөв нь нөртөө тэрэггүй хоёлаа сайхан ингээд байж игээд. Ер нь бол манай хүндээ өглөө нь босоод ер нь бол эндээс хэрхэн яаж зугтах талаараа нарийн төлөвлөгөө гаргана л та. Одоо насаараа хүний доор байж тэ алуурч ийсэн үзэн. За одоо эргчлөө хөлөснэ зү. За тэгвэл ингээд багахаар орцгоо. За тэгээд урд чинь нуугдах техник ашигласан өглөө царайтай босч ирнэ. Үнэндээ аминд байна гэдэг нь өөрөө гайх юм шиг. Энэ байдал бол 80 гарсан өвгөн эмгэн тоххоор биеийн байдал. Эхлээд биеийн байдлаас сэргийх хэрэгтэй. За нэг шалгаад үзье. За тэгээд шалгаад үзсэн чинь үнэхээр л доторх гэн болон гарцсан байлаа. Энэ агшиж модсон энийг устгахчихнаа. Бөмбөлгийн гүн утга 9 утаа тэнгэрийг шатааж мөрийг үлдээ. За ер нь бол энэ нэг жоо сэвслэг маяг юм зэ. Агаар үнэхээр чиглэг болж байна. Мөв гингийн хүчээр бид хөрөвдлөгдсөн хэр буртгийг гадагш нь гадаад орчин руу ялгаруулна. Өмнөх төрөлдөө Гуйпалын зарим тулааны ухааныг олж авсан. Өөрөө мөвгийн хэмэх тулааны ухааныг бүрэн төгс болгосон. Ямар ч дэмжлэггүй байсан надад мөвгийн бол амь насны утас өөрөө байсан. Ингээд дуусах удаа. За энэ байхад анхны зорилгоо биелүүлэндээ. Тэгтэл ямар ч дургүй хөрмөр дуугүй байсан шүү. Сэрснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Эвчээс өөр хин ч энэ газрыг зорддоггүй гэхээр тэгээд нөө нэг от чинь зөв. Сайжрах хурдан маш хурдан байна. Дахин уулзах хүртлээр эрүүлэнх мэндийг сайн сайхныг хүсье гэд яваад өгнө хинэгцэн юм гараа. Бяцхан шивгчин айсан дажичрэн ширүүлцэж байв. За ер нь бол тэгэл мань өвгөн дотроо за энэ навшин очтой зүтгэр гэдэг хоттой ойлоод өгсөн. Яс суртахангүй жихэн хадгийн навшин баттай байна да. Эндхийн байдлыг арай илүү ойлгож авах хүртлээр умгаашлагыг хатуу цэвэрлэл чон хааж. Энэ өвгөнийг чон хааж гэдэг шүү. Би та нарт ер нэрийг хэлээг баг. 3 сарын дараа сони юм аа. Би 3 сар хоолсоор байхад хүртэл ямар ч асуудалгүй байна гэж үү? Тийм ээ. Харин ч улам хууртан сайжирч байгаа гэж байна. Тэр навш өргөлж миний тамгийг давж гардаг юм аа. Тэнгэрийн махаар шашны 4-р залгамжлагч хон. За хон гэл дуудчихсан. Одоо яах вэ? Дин хизээ ирхүүлээ. Маргааш өдний үеэр хүрэх болов уу гэж бодож байна. Хагас жилийн дараах сургуульд иргээрэлтөө. Тийм ээ. Удахгүй сонирхолтой болгондэ. Ажиглаа тайлгна. Ойлголоо. Тэгээд энэ хүн мань үеэр өөрийнхөө биеийг бүр нөөник 80-тай бие овоо нэг хүн шиг болгоод авч байгаа юм л та. Нилээ хүн шиг болцсон мөст. Та нар сар л та. За дайраа гайгүй харагдаж байна шүү. Сүүлийн 3 сарын турш энэ адгийн муу биеийг хэвэн болгохын тулд боломжит бүхий л харах чаргыг хэрэглэж ирлээ. Чиний ачаар бид байсан болонгартын нэрвдэдэг үлдэгдэл хар ид шидэж ол мөргүй яриллаа. Конфуцуг гэдэг шивгчин зав. Тэний эмийг авчлаа гэдэг. Энэ юу н манай шивгчин их маяр найсын хэврээл багт. За тэгэл манай хүн авчирсан тангийн ус чинь нөгөөх нь дотроо хорхоотой зав. За тэгэл чон хааж ингээл өмнөх үеэд орснаа. Чи үнэхээр мингээс мултарч чадна гэж бодож байна уу? Бардан новш чинь чамайг дэлхийн хамгийн шилдэг алуурч болгож өсгсөн чинь урахноо. Чи үгсэн ч гэсэн намайг орхиж чадахгүй. Өөр нь бол манайх өмнөх дурсамжтайгаа зурлнаа яг энэ үеэр бол. Тэгээд энэ бүхэн бол хий үзэгдлээс тарнаа. Тийм ихээр мөрөдөж байсан шинэ амьдрал. Би үнэхээр эрхчлөөтэй байж чадах болов уу? Тэгсэн чинь гаднаас хэн нэг орж ирнэ. Манай хүнийг асуухал. Хэн бэ гэх юм бол нөгөө нэг хүүхэн ч зөө. Тэгснэ манай ард нь манай шивгцэнд алгацсан байхгүй. Зэвүүн болгож. За тэгээд одоо ингээд чоо хаажны бэксторийг харцгаая. Хааж чиний амьдралаас залахгүй байна уу? Би энэ газараас гарна. Тэр залхмаар шорог цус дүнэр биш. Сэрүүхүү үсний анхлын үнрээр дүүн нам göмхөдөөрөө буцаж очиод гэж найз нь хэлнэ. Үзэгдэл солигдож манай хүн нэг эмэгтэй хүн хоёрын цогцод ингээд дуусч байна уу хэмээн хэлж байхан тэр. Нэг зэрэг нь тийм ээ гэрийг хүртэл нэгцэн ч шоргоолсны ганц төлөөс олж чадсангүй. Тэд мэний уран тэрстэж төрийг эргүүлэхээр завцсан этгээдүүд. Явсан үлдэгдэлд гарцаагүй байгаа тул ойр орчмыг дахин удаа нэгж гэж манай хүн хэлэндээ. За тэгэл буцаж иргээ харсан чинь нөгөө нэг хүүгийн гарт нэг модон шувуу байна. За энэ модон шувуу хинийх вэ гэх юм бол эргээд арах хооронд нь манай цэнхэр үст цон хаажгийн багын найз нь үрж ирнэ. Тэгэл манай цон хааж хэлэхгүй хилээ залгаал нөгөө найз нь дайраал өрөөд ирж байгаа юм да. Тэгэл найз нь дайр зүрч ирцэл хүү ихнэр хоёрын цогцыг тэрөө уйлнаа. Тэгэл цон хааж өөрөө
хэлэхдээ шаснаас орсныг шийтгэнэ гэж хэлсэн шүү дээ. Төрийн эсрэг хөрвүүлт үйлцэн орохчод гэж хэлсэн шүү дээ. Би үнэхээр мэдээгүй шүү. Үнэхээр мэдээгүй гэж хэмээн хэлсэн ч найз нь үнэхээр гаш утган тэр. Чамд хүний ам алах нь зүгээр л ажлын тухай гэж үү? Эсвэл өөр хүний амийг булааж авах гэж үү? Алган хятхыг л хийж явдаг чинь чохооч. Чи амьдралыг мэдгүй. Ус цацагч мэдээгүй амьдралыг мэдэхгүй шүү дээ. Би чамайг удаан хугацаанд хараа. Чиний амьдрал бол чи алсан бүх хүмүүсийн үхэл байна. Ганц найз нь хилээд өнгөрөөд өгчээ хөрх. Тэгээ жоохон онцгүй л дээ. Найзынхаа ихнэр хүүхдэрийг мэдэхгүй болоод. За тэгээ үзэгдэл шилжиж. Нэг хүн нэг сахад үсээ аваад эхэллээ шүү. Нэг л их хувцас зөмсөөл. За энэ бол багш эзэн таны агуулх юм байна. Чи сэтгэлээсээ баяр хүргэе. За тэгэл нөгөөх нь л онхтой харах. Уулзъя гэж хүссэн гэж юу? Тийм ээ. Дөнгөж 3 дугаар ханху сууц руу тэрэг явуулсан тул их уталгүй ордон төрж ирэх болно. Их утагт за багш даа өгцдөг аль хилцэл архи авчаал. 3 дахь хүүхдийг помодын ас руу хүргэж өг. Тэгс нөгөөх нь царай нь ховс инэ. Помодын ас нь одоо чөтгөрийн шүүхэл юм байл та баг л ер нь бол манай 3 дахь чиг баг алах гад нөө яах гээд. Тэгэл нөгөөх нь тушаалыг биелүүлээгээд яваад өгж байгаа юм да. Тэгс нөгөө за энэ бол нөгөө нэг хаан зөө хол үсээ авцсан. Гаяагүй залуухан зэрэгтэй хүмүүс. За яг энэ үеэр манай хүн отчтой үзүүлээд байж байна. Хэдэн хоногийн дотор гимцэн судлалын зөвд илүү сайн сэрэгжээ. Энэ нь зөвхөн хедманы биш. Тэр эмийн ургамал ба зүүн төнөрийн тусламж авчээ. Гэвч үнэхээр гайхалтай сэргийх тэнхээ байна. Хэмээн царай нь хувьсэж явнаа. Юу вэ? Тэр харцж байна. Миний бүдүүлэг аврыг уучлаарай. Тансаг сайхан сэргийх чадвартай тул боол баг зэрэг зочирдсан бололтлоо. Цаашид зөв төөнөр хийх шаардлагагүй гэж үзэж байна. Орд нь тэжээлэх ол хүнс болон Жонгтонгийн эрүүл мэндийг дэмжих тан сэргээчийг нэмэхэр боллоо. Ойлголоо. Тэгтээ надад нэг сонирхол татаж байна л да. Айлтгаа суугаарэ. Жонгтонг гэж яг юу юм бэ? Би өмнө сонсож байгаагүй гэж хэлэхэд нь царай нь бас дахин хувьсээд Жонгтонгийн үндсэн тэнхийг сэргээх чадвартай тэжээлэн тань юм. Энэ бол манай хэдийн өөрсдөө үйлдвэрлэсэн юм бөгөөд зөвхөн манай сургуулийн дээд удирдлагад өргөдөг юм. Тийм үү. Чадлыг сэргээхтэй гаргууд гэж үү? Тоонихгүй өөр юу ч бай. Энэ бол зүгээр л юм. Жинхэнэ эмчилгээний үрд нөлөө байсан бол илүү хурдан идэх байсан да. 2 хоногийн дараа дахин ирээ. Та яралтай л харшаарай. Хэмээн от чинь яваад өгнө. За энэ миний мэдрэмж асуудал байж магад. Үнэхээр чихтэй тавтахгүй газар юм аа. Би шашны удирдагчтай өнөөдөр уулзах хэрэгтэй. Би үнэхээр тэнтэй уулзах хэрэгтэй гэж юу? Ямар хүн бол гол мөрийн ертөнцид харьяалалтай хүн бүр тухайн үеийн тэнгэрийн чөтгөрийг сонирхдаггүй хүн гэж байдаггүй. Тэгэхээс өөр аргагүй. Учир нь тэр хүн хязгааргүй, тэлсэн 9 мужийн ертөнцид хамгийн хүчтэй байж ч мэд. Жинхэнэ хүч чадлаа нэг ч удаа үзүүлж байгаагүй мөртлөө тэнгэр дор 1-р химих золны хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр үрж нэрлэгдэж ирсэн ч одоо ч нэрлэгцээр байгаа хүн. Энэ мигийн талаар сайн мэдэхгүйгээс одоо очиод уулзах нь өөр аюултай байж магадгүй. Жаахан байж байгаад очдог ч юм уу хэмээн бодноо. Тэгээд нөгөө нэг цэнхэр үстэй өгч үржээ. Тэр нь дахиад сайхан нэг гэрээ их гээд тэр нь бүтлгүтсэн зөө. Тэгэл ямар ч лээс нэг яаж жагаал нэг суул болчихоос гихтээ тэсэж чадахгүй. Дахин төрлөөж хинэгний нохоо болно гэдэг нь чөтгөр ав. Дахин ботход л дүрсгийх юм. Тэр улаан хон ерийн эсвэл жогсоогийн охин нүгэд огт байж боломгүй гэрийг тулгацснаас болж байгаа. Тэгээд манай шивч гүнтэн минь хөсөг ирлээ. Ордон руу ороход бэлтгэл хийхээр болж. Тэр нь л ингээд манай залууд нөгөө нэг 9 мужийн хамгийн хүчтэй гэж цоллогдсон үнтэйгээ уулзгаар болж байгаа юм да. Тэ хамгийн хүчрэхийг алуурчин 9 мужийн хамгийн тэнгэрийн шашны хамгийн хүчрэхийг энэ хоёрын уулзалт. Зөөдөг л манай хүн хөсгнөөсөө буугаал зайчаадаас юу гэдэг ганцрав дээ гэж бодоод л байжсэн. Тэр нэг дээдлэлт нэг сарвч гэж хаашаа тий. За зүгээр сарвчлаа гэж. За тэм дотор нөгөө нэг шашны тэргүүн өнөөдөр архиас амттай байх ч нүвэ хэмээн бодоод байж дээ. За тэгвэл ингээд энэ бичлэг ингээд дуслаа. Дараачихсан бичлэгийг хурдан үзээр авах юм бол subscribe-та сайхан дараа төгсөөрэй зөө. Тэгвэл надад аюу гоё нэмэртэй байдаг шүү. Тэ бас лайк дардаг ч юм уу. Ер нь лайк дарчихад л болно доо. Тэгвэл ингээд дараачихсан бичлэг нэг хөдөхгүй орно дөө.
Нэг удахгүй зүгт дараа 7 хоног.